За мэргэжлийн снукер бильярдын дэлхийн аврах шалралт тэмцээний 2011 оны финалийн тоглолт явагдаж байна. За энэ тоглолтод бол Шотландын тоглогч Джон Хиггинс, Английн залуу тоглогч Judd Trump нарын хооронд явагдаж байна. За энэ тоглолт бол төрүүлж 18 хожил авсан дэлхийн авраг болох ийм хувилбараар явагддаг. За тооны харьцаа бол одоогийн байдлаар Джон Хиггинс 17 удаа хожижсэн, Judd Trump 15. Тэгэхээр одоо ганцхан фрейм хожиход Джон Хиггинс дэлхийн авраг болно. Дэлхийн аврагыг 4 дахь удаага хүртэнэ. Judd Trump бол дараалан 3 хожиж иж дэлхийн авраг болох. Тэгээд анх удаага энэ эрхэм цалыг хүртэх ийм хувилбартай байна. Judd Trump одоо холын шарганд амжилттай довтлоод довтлогооны хувилбарыг хэвлүүлээд явж байна. Энэ тоглогч 1980-аас онд төрсэн. Одоо 22 настай тоглогч байгаа. За хэрвээ дэлхийн аврагыг гэсэн цалыг одоо хүртэж чадах юм бол квалификацаас гарч ирээд шалгарч гарч ирээд дэлхийн аврагыг хүртсэн 3 дахь тоглогчоор бичигдэх юм байна. Одоо квалификацаас гарч ирнэ гэдэг нь одоо урьдчилсан тоглолтоос шалгарч сүүлийн 32-т гарч ирнэ гэсэн. Өмнө нь бол ийм тохиолдол 2 удаа гарч ирсэн юм байна. 1979 онд Terry Griffiths, 2005 онд Sean Murphy нараад квалификацаас шалгарч сүүлийн 32-д гарч ирээд дэлхийн аврагыг авч ирсэн ийм тохиолдол байсан юм байна. Квалификацаас шалгарч гарч ирээд финалийн тоглолтод аврагын төлөө тоглож ирсэн тохиолдол 5 байсан юм байна. Одоо Judd Trump 6 дахь нь бичигдсэн байгаа юм байна. За ингээд Judd Trump дундуур цэнхэр шагналын шаргийг тоглоод бүүн улаан нэг задлах гэсэн боловч одоо цэнхэр нь орсонгүй. Бүүн улаан задарсан боловч бүүн өрсөлдөгчд нь доотлчих хувилбар ирсэнгүй. За ингээд энэ хоёр тоглогч барай цохилт хийж эхэллээ хамгаалах. За эндээс барих жахаа эвгүй хувилбар байна. Шаард мөрөлдөх магадлалтай. Джон Хиггинс захын улаан дээрээс барай тоглолт хийх гэсэн боловч цэнхэртэй мөргөлдөөд бүх шаарг нь одоо хол улаануудаас хол явж чадсангүй. Гэхдээ улаанууд давхартаад яг тийм довтлохоор тийм яавны улаан байхгүй. Ийм азтай зогсжээ. За хамгийн дээдлийн улааны дундуур тоглох боломж байна. Гэхдээ хэцүү. Тэгж тоглохгүй хаа. Мөн л барай цогоогоо хийх болоо. За хамгаалсан барай цогт хийлээ. Judd Trump. За Judd Trump дэлхийн авраг боллоо гэхэд бол хамгийн залуу гар дэлхийн авраг болсон тоглогчийн рекордод бас бичигдэхгүй юм байна. Учир нь бол 1990 онд Стивен Хендри 21 настай дэлхийн авраг залыг аваад хамгийн залуу дэлхийн авраг гэсэн рекордыг татсан байдаг юм байна. Тэгэхээр Judd Trump одоо 89 онд төрсэн 22 настай. Гэхдээ түүнд дэлхийн одоо хамгийн залуу рейтингийн тоглолтын оролцогч сүүлийн 32 шалгарч оролцсон гэсэн рекорд бичигдсэн байт юм байна. 16 настай 2006 онд Welsh Open гэдэг тэмцээний сүүлийн 32 шалгарч ирсэн юм байна. За ингээ хоёр тоглож барай цохилттой хийсээр байна. Judd Trump 11 оноотой. Джон Хиггинс барай цохилт хийсэн боловч нэг улаан дээшээгээ явчлаа. Гэхдээ тэр улаан нь бас тоолчихоор тийм боломжтой улаан биш байна. За Judd Trump улааны болонд
барай цогт хийгээд улаан нарсангүй хамт цаад доор зогсчлоо. Ингээд бүх шарыг нэг дээр хол зогссон байна. Найдвартай барай болжээ. За жоохон гэж гисэн сайхан хэлээ. А гэхдээ зүүн болонд ойрхон нэг улаан зогсчихжээ. Сая 2-3 улаан хоорондоо мөргөлдөө хөдөлгөөнд орсон. Тэгээд зүүн болонд улаан зогссон. Энд давтлах тодорхой. За амжилттай давтлаа. Трамп. За арай ширүүн давталчтэй. Яг найдвартай тоглоод давталгааны үргэлжлүүлэх юм боломж яхан муутай гэж үзээд Трамп шарны ард ноожээ. Цогцолтын хүчийг их гоё тааруулж шартаа нэг ойрхон бүх шаргийг зогсоосон байна. За ингээд энэ улаанууд бүгд ингээд тарцсан байхад бол өрсөлдөгчдөд довтлогон өгөхгүй тэгж одоо онох ийм хуваарийг одоо жоохон илэрхийлж байгаа. За 2 бортноос болон 3 бортноос тэр зүүн талын ханд наалдсан хамгийн доотлын улааныг онох хийг хүссэн юм шиг байна. Ингээд онсонгүй. Fall in the miss шүүх зарлж байна. Энэ fall гэдэг нь алдаа, miss гэдэг нь одоо онсонгүй гэж. Ингээд fall in the miss гэж зарлах юм бол дахиад байсан байрнаас нь цохилдог. Зүгээр fall гэж зарлах юм бол зогссон газраас нь цохилдог. Эсвэл өөрөөсөө сэтгэчээрээ. За ингээд 2 удаа зэрэг тавилтанд нь бухан унсан боловч Трамп ашигтай хууль байгааг болохоор дахин цохиулаад исэн. Одоо 3 дахь хорлогон дээр дахиад зөрсөн боловч Трампд өөртөө довтлох хуулбар ирсэн болохоор өөрсдөө дахиад цохиулгүйгээр өөрөө ингээд довтлоод эхэллээ. За наалдсан байсан улааныг их сайхан төлгөж аваад хар дээр их гоё ойрхон зогсоод ингээд довтлогооныхоо серийг эхэлж байна. За одоо ингээд улаанууд бүгд ингээд тарцсан байж хаад бол Трампд бол нэлээд сайхан боломж байна. Тооны харьцааг 17-16 болгочих хөлбөр тийм боломж нь байна. оноотой. За оноо нэг даалгаар 80 өгч ижил энэ фреймийн хувьд Трамп хожил аавна. Учир нь бол нэг даал 67-8 хүрэхэд бол хожигддаг. Ер нь бол агуултай. Энэ дээр бол Жон Хиггс 12 онооны алдаа хийгээд өгсөн байж байгаа. Тийм болохоор баг 80 өгч ижил оноод 80 хүртэл авч ижил энэ фреймийг хожих юм аа. За одоогийн байдлаар ширээн дээр 7 улаан харагдаж байна. 7 улаан гэдэг чинь одоо 83 оноо авах боломж байна гэсэн өрсөлдөгчд.
55 points in front. Probably play the brown here. 59 again. За эндээс бор шаргаар давтлаад бухаа улаан руу авчрах боломжтой харагдаж байна. За гэхдээ аль улаан дээр авчрах вэ? За болонд доотлын юм зүүн болонд л тоглохоор бас тэгтээ хийвгүй өрчтэй байна. Сайхан зөвлөө. За ягаан дээр гоё таарсан. За нэлийн амархан шагналыг ягаан шаргийг алдчихлаа. I mean, that is such an easy miss, and that is what the crucible can do to you. Жаахан хайнг зөгчих уу яв. Харамсалтай одоо эндээс нь Жон Хьюз үргэлжлүүлээд дуусгачих юм бол ингээд энэ дэлхийн аваргын хэмжээний финалын тоглолт бүр өмсөн дуусчих юм аа л үслээ. Keep himself focused there. Харин баг хаалт зөгöd алдчихжээ хамт суулаад. За ширэн дээр 5 улаан байсан юм 67 оноо гэсэн үг. Эхний улааныг Жон Хьюз амжилттай аваад хөх шааргаар шагналыг үүсгэх гэж байна. Хөх дээрээсээ хамны улаан дээр авчирлаа. За Мартес өгөхөр Cool, calm, and collected, John Higgins, but even he will be feeling it inside. Maybe not as much as the family. It's worse for the family watching. Жон Хиггинсийн эхнэр хүүхдүүд нь There's Oliver there with his lovely glasses, now watching his dad. заалан дээрээд дэмжиж сууж байгаа харагдаж байна. Олон Жон Хиггинсийн аав нь дандаа Жон Хиггинсийг тэнцэн тоглож хат нь хараа сууж идэг байсан. Тэгэхээр харамсалтай нэг хүн He can leave the second of the red. жилийн өмнө Here's the left corner pocket. хорт авдраар In. бас орсон. Clear the path to the other one. He must be sat there thinking, how did I miss the pink? And you can only put it down to the fact that he thought he'd done all the hard work. За шагналын хар шаргийг цохиод улаан дээр мөргүүлээд их сайхан хүн дээр үлжнийг улааныг гаргаж ирээд нөгөө улааных нь ард нь тавиад их сайхан цоглоо. За өрсөлдөгч 60 оноо байгаа юм чинь Жон Хьюз бүх шаарыг аваад тэгээд нэг үс клиренс гэж ярьдаг. In a perfect spot. Клиренс хийж ижил одоо энэ тоглолтыг хожих He'll be perfect. ийм боломжтой харагдаж байгаа. Difficult red. За хамгийн сүүлчийн тэр зүүн хажуу бортон таалцсан улаан дээр л яаж айтайхан аваач тэрийг тоглох уу гэдэг л Red is near the left side. бодлого pushing into болж the red. одоо хэцүү баг. And there's the beautiful World Championship. За дэлхийн аваргын цом харагдаж байна. John Higgins is so close to if this shot. Энэ цом 1927 онд Not quite. Joy Davis гэдэг хүн анх санаачилж хийлгэж анхны дэлхийн аваргыг явуулаад түүнээс хойш энэ цом This visit. өдийг хүртэл одоо дэлхийн аваргуудын гар гарыг дамжаад шилж яваад байж байгаа маа. Well, we've seen За Жойгс шагнал ягаан шаргын дээрээс сайхан татад улааны мөргүүлсэн боловч болонд одоо тоглох боломж зогсчиж he thought за ингээд дондор тоглосон боловч одоо алдаж цоглоо. very, very risky. За онооны зэрэг 31 онооны зэрэгтэй байна. Ширэн дээр нэг улаан. Hands За нэг улаан бол to win the frame. I can't өөрийн believe that John Higgins 35 онооны боломж байна гэж хардаг. like John.
Жад Трампын хувьд бол энэ бол нэг авчгал юм бол одоо This goes in. тоо ширийн дэгүүлдэх шаардлагатай тоо бол давчих нь сүүлчийн болоо нэг амжилттай зохиж орууллаа. Жад Трамп. За Жад Трампын аав ээж ах дүүс ингээ хараад He's got some. бас дэмжиж байж байгааг сая харагдаж байна. But John За Higgins, энд шагналын шаргийг найдвартай авчихмаар тийм шагналын давталчгаар хойлоор харагдахгүй байна. Гэхдээ Жад Трамп 32 оны даван гайлтай болсон. Ширэн дээр 27 оноо үлдэж байгаа. Ингээд 5 оноогоор Careful here. одоо инфо гэж ярьдаг. Манайхан I'd move the blind. тоо давжээ. And two good Жон Хиггинс одоо нуулт снукер хэрэгтэй болжээ. За Жад Трамп борд дээрээс барай цогцолт хийлээ. Санаа нь бол буха хар сэрний ард нуух хар юм хөхийн ард нуухыг хичээсэн боловч гайл гарчжээ. За Жон Хиггинс Oh, the flick on the pink has left him full. нуух хэрэгтэй. Орой снукер. Surely we couldn't have another twist in this За frame. анхны цогцолтоор бол Careful here. If you I'm miss just it, an you'll Ola. leave a free ball. Good hit. Масаанлаа Жад Трамп. Гэхдээ зөвлөө гэхэд том шаргаар торгуулчихгүй бол 4 оноогоор торгуулсан гэхэд бол чинь 5 онооны илүүтэй байгаа хүнд бол дахиад нэг одоо Just run it too far. ажиллах хэрэгтэй 2 нуух хэрэгтэй болж байгаа Жон Хиггинс. Which is a bit risky. Or you try and get the snooker behind the brown yourself. He's played the pot. За Трамп He won't be зүүн disappointed. дийл болон довтлох хөлбөр хийсэн боловч He's left a lot of Жаадлаа. distance between cue ball Тэ and барай cue цогт. ball. За Жон Хиггинс бол шар дээр бол нэг нуух ашиггүй гэдгийг ойлгож байгаа. Шар дээр нуух юм бол 2 удаа нуух хэрэгтэй болно. Тэрний оронд шар ногоон бор 3 шаргийг аваад цэнхэр дээр нуувал одоо арай ашигтай ничээ. Хэрвээ ягаан дээр нуух юм бол бүр одоо хожих боломжтой болох юм. Where's the cue ball? За шарыг болонд нь тоглох боловч Corner. магадгүй зориод авахгүй нууг зөксөн ч болох юм. Хүнд их ойрхон тусаад зүрж зогсож байна. Well, he flicked За a few Трамп balls he didn't intend to. сайхан салгаж байрлуулсан боловч John Higgins could play the pot. шарыг зүүн доод болондод тоглох цохих боломжтой зогсчихжээ. Амжилттай зогсож авлаа. Шаргийг Green and brown. за ногооны ард их сайхан таарч ирлээ. Ногооноос бор цэнхэр Snooker on the blue. гурван гэж авах боломжтой байна. That is his plan. За бороо авах нь тодорхой. Ийм байдлаас Got an angle on the brown. Just pick a spot to leave the cue. за бороо аваад бухай яаж зогсож дараагийн Snooker that he needs. үйлдэл хөвлөрөө хийх вэ гэдгээ тэрэ бодож явах шиг байна. За цэнхрийг авахар шийдсэн мэл та. The blue, but if he did pot the blue, he could win with one snooker. I don't think that's advisable though, is it? 'Cause then Цэнхрийг аваад ягаан дээр нуух ийм ойлрыг бодож боловсруулсан мэл та байна. snooker behind would be amazing if he pots the blue. Well, he's put all his eggs in one basket here. If he doesn't get the snooker this time for me, I don't think he'll get another chance.
За эндээс татаад харын ард их. Snooker to be able to win. За маш гоё тааруулаад маш сайхан тааруулж снукер хийлээ. Одоо цогцолтын хүчмж маш сайхан таарсан. За хэрвээ энэ ядраа бадах юм бол үлддэгс нь бол хожих боломж ирнэ. Цоглоо зөвлөө. За шүүгч фол гэж дуудаж байна. Фол энэ мис гэж зарлахгүй. Яг бол дахиж байраас цохиулахгүй гэсэн үг. Зогссон байрлалаас нь цохиул. За Жон Хиггинс бол зогссон байрлалаас цохиулж яа. Одоо таалагдахгүй байна гэсэн юм өдрөө сонгоод бос ирэхгүй сууж байна. Суусан хэвээрээ. За Трамп одоо яаж салах вэ гэдэг асуудал. Яавал тавиргүй салах вэ гэдэг дээр. За дунд нүг нэрэ хүрхгүйгээр зогсоё гэж шийдэж салгаж тэ. За эндээс бол дублет тоглох хөвлөл байна да. За мэргэжлийн бильярдчдын хувьд маш ховорхон хийдэг цохилт. Дублет донд энэ цохилтыг хийгээд амжилттай оруулаад харыг довтлох боломжтой байдлаар зогссон байна. Бохшаа. За цохор нарай богдод ард нь орцгоц залгаад хар шаргийг болон довтлоо. Орлоо. За ингээд Шотландын тамирчин Жон Хиггинс дөрөвд удаага дэлхийн аврах гэдэг юм шалыг хүртлээ. Дөрөвд удаага 36 настай дөрөвд удаага дэлхийн аврах гэсэн шалыг хүртэж байна. За гэр бүлийнхэн бом баяр байгаа юм гэж үзэгчид бүгд суудлаасаа босож халуун ташин баяр өгж байна. Ladies and gentlemen, what a magical night we have had here at the Crucible. One of the best in the corner here. Your family just waiting to give you a big cuddle here. Can you just tell us? За эхнэр хоёр хүүхдийнхээ хамт доошо буугаад иржээ. За Жон Хиггинс баярын нэрмс гаргаж байна. Маш их аз жаргалтай мөч. Please welcome the presentation party. Fred Doan, the boss of Betfred, and Barry Hearn, the chairman of World Snooker. За дэлхийн снукерийн холбооны ерөнхийлөгч Барри Хирн гарч иж байна. Ladies and gentlemen, your runner-up, receiving the silver medal and a cheque for £125,000. За дэлхийн аваргын финалийн аваргын төлөө өрсөлдсөн Английн тоглогч Жад Трампыг 125,000 паундын чекээр шагнаж байна. За дэлхийн аваргын шаргчин Шотланд Жон Хиггинс 250,000 паунд чек шилжээ авцсан. Ladies and gentlemen, your champion, Jon Higgins.
joins the celebrations. Pierce, Oliver, and Нэгэн аварга энэ цомыг his mum, Josephine. Стив Дэвис 6 авдаа хүртээд 6 тулаагаа хүртэхдээ 32 настай байсан. Стивен Хендри 7 удаа хүртээ 7 дахь удаа хүртэж байхдаа 30 настай байсан. Гэтэл Джон Хиггинс 4 дахь удаага 36 настай хүртлээ энэ цомыг. Гэхдээ энэ цомыг 1978 онд Рэй Рэдэн гэж Уэлсийн тоглогч 45 настайдаа хүртэж байжээ. 45 настайдаа дэлхийн аварга болж ирсэн байна. Well, I think Judd Trump has lit the tournament up, but John Higgins goes on with the spoils. Маш сайхан өрсөлдөөнтэй тоглолт өндөрлөө. Thoroughly deserved to win, and only John Higgins, I think, could have beaten Judd Trump today.